Улс төр ер нь ярих тийм таатай биш байдаг. Яагаад гэвэл улс төрөөс бид дандаа хараат амьдрсаар ирлээ. Муухай зүйлийн тухай ярьснаас сайхан төмс арилгасан дээр байдаг. Муу улс төрийн чтийн тухай ярьснаас сайхан хүний тухай ярих нь илүү дээр гэж би бодож байна. Халтмаагийн Баттулга олон гавьяа бий. Гэхдээ гүтгэлэг сурж амьдарч яваа эр хүн гүйж яваа морь хоёр ялгаа байхгүй. Энэ хүн насан туршаа өөрийнхөө гэрэл гэгээг бусдад түгээсэн шигэн энэ хүний гавьяаг олон зүйлээр бид дурдж спорт, урлаг, түүх дурсгал, бизнесийн салбарт олон гавьяаг энэ хүн бүтээсэн. Үүгээрээ бусад нэр дэвшигчдээс илүү энэ хүн түрүүний хэлсэн шиг чухам гараараа нь зүрх сэтгэлээрэн тэгж бүтээж амьдэрсэн хүн юм аа. Би ганцхан жишээ хэлье. 2000-аад оны эхэнд байх болов гэж бодож байна. Монгол хүнсний өдөр тутмын хэрэгцээ болсон мах талхны үйлдвэрийг гадаадын капиталистуудаас, мах импексийг германчуудаас, талх чихрийн үйлдвэрийг чехуудаас энэ хүн баг ганцаараа шахам хамгаалan дотоодын хувилдагч, хувь хүртэгч хүмүүсээс өнөө цагийн мие гомбын энх болтнараас хамгаалan авч үлдэж Монгол улсад нь, Монгол хүнд нь хямд үнэртгөөр үлдээсэн гавьяа Баттулгын юм аа. Чухам ядахнаа үүнийхэн төлөө бид Монгол хүмүүр Баттулгад талархах ёстой гэж би бодож явдгаа. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялан